архтай яран тавтай морь. За бүгдээрээ сайн байцгаана. Манай дараагийн дугаар эхэлж байна. Тэгээд саяын аяар манай дугаар өөрийнхөө сэдвийг хэлэх гэж оролцсон гэж би бодож байна те. Өнөөдөр надтай хамгийн ойрхон ажилладаг ийм хүнийг би урьсан. Өнөөдрийн сэдв бол яагаад чи заавал өөр хэл сурч өөрийнхөө ертөнцийг өөрчлөх ёстой юм бэ гэсэн ийм асуултын хариу. Тэгээд эхний ээлжинд бол би мэдээж монголоор сайн ярих хэвээр хүмүүс тэрийг бол би 100% дэмждэг. Ингээ би Сүнжээг танилцуулъя. Сүнжээ бол бид хоёр нэг ажил хамт хийдэг. Тэг яагаад ч би өндөр Сүнжээтэй ярьж байгаа Сүнжэд маа бол бүтэн дээр нь Сүнжэд маа манай нэг энэ дугаарын зочин байхаар хүн гэж би батсан. Тэг Сүнжээ өөрийгөө айгуу сайн ярьж танилцуулах учраас би өөрийнхөө тухай өөртөө ярих хэрэг хийнүлдэй. Гэхдээ дэлхий дээр 7 тэрбум хүний бараг 2 тэрбум нь хятад хэлээр ярьдаг. 1 тэрбумаас илүү нь англи хэлээр ярьдаг. Ер нь дэлхий дээр өнөөдөр хүмүүс хоорондоо ойлголцохын тулд өөрийнхөө үндсэн хэлээс гадна өөр хэлээр ярьдаг болсон тий. За бүр нарийн ялах юм бол дохооны хэл байна. За тэгээд бахад нэг үзэх юм бол icon хэл гэж байна. Одоо энэ бол дэлхийн хэл болсон. За жишээлбэл нэг цаасан аягны зураг үзүүлэх юм бол энэ болохоор уух юм гэж хүн ойлгодог болох шүү дээ. Гэх мэтлэн ингээд. За ингээд ертөнцийн бол биднийг өөрийн гэсэн одоо онцлог хөгжил рүүгээ дуудаж байдаг. Харин бид нар юу хэлээ сууж байгаа юм бэ гэдгийг би бас заримдаа гайхдаг. Ингээд. За юу вэ Сүнжээ? За дам тавина. За намрын ийм одоо сайхан сэрүүхэн өдөр ажиллага хийж байгаа. Тэгэхээр Сүнжээ одоо хэдийн хэлээр ярьж байна? Би бол 3 хэлээр ярьдаг. Монгол хэлийг тооцохгүйгээр тий. Монгол хэлийг нэмэх юм бол 4 хэл болох гэдэг тий. Яагаад чам 4 хэл хэрэгтэй? Хэл яагаад хэрэгтэй ингэж эхлээд ярих хэрэгтэй ах. Мэдээж хүний амьдралд өөр хэлээр ярих зайлшгүй шаардлага. Одоо энэ нийгмийн глобалчлагдсан энэ 90-100-д бол хэлгүй бол хөлгүй гэдэг бол яг үнэ утгаараа явж байгаа. Тэгээд гэхдээ ер нь бол зөвхөн монгол хэлээр бас мэдээлэл аваад амьдарч болно шүү дээ. Тийм ээ шүү дээ. Тийм. Болно. Тэгэх юм бол хязгаар. Тэр бол хангалтгүй гэж үзэж байна те. Тэг хангалтгүй гэдгийг хүн болгоо мэдж байгаа ах. Одоо манай Монгол улсын иргэн үеийн хувьд би жишээлбэл бодохдоо 2 хөшөөгөө хэлийг бол сурцсан л ах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр Сүнжээгийн ярьдаг 4 хэл нь монгол хэлийг оруулахгүйгээр 3 хэл нь нэгдүгээрт англи хэл. Англи хэл, хятад хэл, орос хэл. Тий. Тэгвэл одоо чи дэлхийд дээр бол хааж гацгүй юм шүү. Түрүүн яг хэллээ шүү. 2 тэрбум хүнтэй үл ярьч юм байна. Дахиад дээрэс нэг юу гэсэн бэ? Англи хэл чинь 1.6 тэрбум гэдэг үг лээ. 2 billion. Англи хэл англиар ярьдаг хүмүүсийн тоон хэддэг лээ. За ямар ч хэлсэн те 1 тэрбум гарцсан явж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 тэрбум гэдэг чинь дээрэс нь орос хэлээр ярьдаг хүн хамгийн багаар орсч одоо 200 сая хүн амьдардаг. За орсоор ойлгодог хүмүүсийн тоо гэх юм бол за ингээд арайш 500 сая хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ славян хэлний суурч юу н орос хэлтэй нэлийн төстэй шүү дээ те. Тий. Англиар бол бараг 2 тэрбум хүн ярьж байна шүү дээ. Тэгэхээр чинь 2 тэрбум хятад 2 тэрбум англи за амар сайхан сэтгэлээр орсоор 300 сая хүн ярьдаг гэж бодъё те. Тийм үстэй. Тэгэхээр чинь чи бол 4.3 тэрбум хүнтэй бол ярих нь шүү дээ ийм хоёр хэлтэй бол. Яг хамгийн их яригддаг хэл нь болохоор хятад хэл юм байлаа л те. Их газрын хятад хэл. Тэгээ тэрний дараа испани хэл орд юм байлаа. Мэдээж англи хэлний дараа тий. Тий. Тэгэхээр за испанаар үл ярьж гэнэ үү? Испанаар бол ярьж байгаа. Гэтэ бол нэг ойр зур юм бол ойлгох юм үгүй.
Ойлгохгүй. Испанилэндээс ер нь хол шүү дээ. Тий. Por favore. Тэгэхээр ямар ч гэсэн 4.5. Тэгэхээр 4.5 хүний хэрэгжилж байгаа тэр соёл иргэншлийн бүтээгдэхүүн ойлголцох тий мэдлэгийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ чиний гарт бас орж болох нь шүү дээ юм уу? Ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр дэлхийн талыг эзэлцэнтэй адилхан юм шиг санагдаж байна л да. Дэлхийн талыг бол миний бодлоор. Тэгэхээр яагаад биднэрт ийм хэл хэрэгтэй юм бэ? Саяны зөвхөн тоонд хэрэгтэй юм уу? Эсвэл ер нь бол бид нар чиний бодлоор чи өөрийнхөө тухай сайрж өгөөч. Ер нь яг хилтэй бол хөлтэй гэдэг нь энгийн утгаараа хүмүүснийг хол явах аялах за жоохон ахиулах юм бол тэ алхаад явсан юм чинь мөнгө олсон байх гэдэг нэг ийм бодлоор бид нар хилтэй бол хөлтэй гэж ингээл бодож байдаг байх та. Тэгэхээр чи гэж бодож байна. Тэгэхээр би өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хэл сурсны 5 одоо тэ давуу тал гэдэг энэ зүйлийг бүх сонсогчдод өгье гэж бодож байна л да. Хэл сурсны төлөв давуу чанар. Тэгэхээр хоёулаа нэг гэж эхлэхөө. За мэдээж хилтэй бодвол чи одоо олон хилтэй байх тусмаа ямиг олон өнцгөр олон одоо үндэсний хэмжээнд сэтгэж ярина гэсэн үг л дээ. Тэгээд одоо чи мэдээллийг зөвхөн монгол хэлтэй бол монгол хэлээр л авдаг байлаа гэж бодоход англи хэлтэй, орос хэлтэй, одоо испанилтэй бол тухайн хэлээрээ бас мэдээллийг авах боломжтой шүү дээ. Интернетийг одоо бүр утгаар эзэмших гэсэн үг л бид нэр хэлнийхаа тэ чадлаар илүү олон мэдээлэл авдаг болох нь тэ. Чиний хамгийн түрүүнд авсан мэдээлэл чи яах вэ? Орос хэл сурснаар, англи хэл сурснаар. Орос хэл сурснаар одоо Оросын классик зохиолуудыг унших боломжтой болсон гэсэн үг тий. Яг их хэл дээр нь. Тэгвэл би ингээд жирийн нэг гудамжинд алхаж байгаа хүн бит хоёрын одоо яриг сонсч байгаа. Оросын классик сонсож яах юм гэж шууд ингээд асуулт асуувал юу гэж хариулах вэ? Тэндээс чи олж авсан. Тэрийг бол яг өөр мэдрэмж авна гэсэн үг л дээ. Би хамгийн ойрхон шиг хэлмээр байна. Сая бид нэр Анна Карина гэж жүжиг бол монголчуудын бас нэлээ тэ дуртай жүжиг боллоо шүү дээ. Тэр түүх бол Орос классик тэ. Тэгэхээр тэр болтол уншаагүй байсан бол жүжигийн үзэл ойлгож эхэлжээ тэ. Тэгэхээр Анна Карина дөр өгүүлж байгаа бол галзуу хайрын түүх, дээрэс нь өөрийгөө ялсан түүх тэ. Бусад хүмүүст ч гэсэн тэ өөрийнхөө одоо хайр сэтгэлийг илэрхийлсэн тийм өвөрмөц одоо зохиол штэ тий Толстой гэж зохиолч юм биз. Тэгэхээр гих мэтлэнгээр орос хэл дээр бол чи энийг төрүүлээд уншсан байх нь шүү. Тэгэхээр яг орчуулгын зохиол уншсанаас их хэл дээр нь классик зохиолуудыг уншина гэдэг бол яг тухайн бичсэн зохиолчийнх нь гаргасан тэр нарийн шир, нарийн дүрслэл бүх юмыг их хэлээр нь ойлгоно гэдэг орчуулагчийн орчуулснаас уншснаас илүү дээр л байдаг л да. Тэгэхээр илүү тэр тий. За нэг зүгээр тэгэхээр тэр их хэлээр нь авсан мэдээлэлээ бол өргөн болгож болох нь орос хэлээр бол хятад хэлээр тэгвэл хятад хэлээр ярьж сурсны дараа би хятадуудыг ойлгосон. Одоо нэг хоолны цэсийг ингээ харж байгаа л тий ресторанд ороод ингээ хэлдэг болчих юмсан гэл хятад хэлтэй байсан бол гэл дандаа надад бодогддог шүү дээ. Тэгсэн бол одоо ингээ дуртай хоолоо захиалж тэгэхгүй л хятад хоолны газар орох орчин заримдаа яг зураг байвал бас азтай тий. Зураг байхгүй бол тэр олон дөрвөлжин үсгнүүд чи бид нэр алиж ойлгохгүй юм чинь тэгэл өстө бодолж байгаа л нэг хоол захиал иддэг шүү дээ. Ядахтаа л би тэгж бодож байна л да. Чиний хувьд жишээлбэл одоо яг хятад хэл сурснараа чи яг илүү хятад хэл сурснараа би хятадын тухай боддог байсан бодол маань өөрчлөгдсөн. Хятад хүмүүсийн талаар илүү их тэр хүмүүстэй төрөлх хэлээр нь харилцснаас хойш тэр хүмүүсийг илүү их ойлгосон ч гэх юм уу илүү одоо хүндэлсэн. Эхлээл яг хятадуудад нэг нийтлэг нэг тийм хэлнийх нь үүднээс авч үзэх юм бол чанга хашгирч ярьдаг энэ төр гээд байдаг л та. Гэтэ яг хятад хэл болохоор өөрөө нөгөө дөрвөн хүүхтэй тэр хүүгээр нь ярих юм бол ер нь бол тэгж сонсогдсон жоохон хэцүү уурлаад байгаа юм шиг ярьж байгаа юм шиг сонсогдно. Яг ингээд дунд нь ороод хайрцахад бол ерөөс тэгж санагддаггүй. Нөгөө талаар бол хятад хэлээр яриа тэр хүнтэй ойлголцоход бол хятад хүмүүсийн яг чин сэтгэл нь мэдрэгддэг. Одоо за тэгвэл наа чин жинхэнэ монгол хүн бол амар өөр үзэл ч тэ. Би хятад хүнийг чин сэтгэлээсээ мэдэрсэн яг юу гэсэн юм бэ? Дондож монгол хүн бол ингээд за хятад хүн хэцүү дээ гэл ингэж бодсон явж байгаа шүү дээ. Жишээ ярих юм бол одоо ингээд
Хятадд явж байхад ч юм эсвэл хятадаар одоо нэг үг хэлээ л да. Ни хаа гэд хэллээ гэхэд хятад хүн шууд ингээд чи ямар сайн хятадаар ярьд юм бэ гэдэг байхгүй юу? Үгүй ганцхан үг хэлээ л дээ. Ганцхан үг хэлээл чи тест хятадаар үнэхээр сайн ярих юм ба гэл. Тэр нь бас ингээд тэр Хятад заа юм шүү. хүндснийх нь харин тий. Тэр чин миний бодлоор бол бас сайхан заа юм шиг санагдаж байгаа шүү. За. Хятад хэлтэй үнэл хятадыг ойлгодог хүн тийч хариулт юм шиг байна тий. Тийм. Гэхдээ яг хөө би нэг бодлоо юм бол тий бас наргиж хэлж байгаа. Нөгөө талын бол хятад хүнийг монгол хүн хэлний сурвал илүү өөрөөр ойлгох байж магадгүй юм байна тий. Магадгүй юм байна. Гэхдээ дахиад нэг ийм л юм наа мэдлэганд орж ирээд байна л да. Хятад хүнийг чин сэтгэлээсээ ойлгосон биднэрт ямар хэрэгтэй юм? Яг хоо хятадуудах хандлага байдаг нийтлэг монголчуудын түүхтэй холбоотой. Гэхдээ нөгөө талаар хүн хүнээ ойлгохгүйгээр өнөөдөр яаж амьдрах юм? Тэр тусмаа хөршөө. Тэр тусмаа тийм хөрш орноо яаж ойлгохгүйгээр амьдрах нэр нь болцоог өгцөө штэ. Одоо манай бүхэл юм хятадтай холбоотой. Ер нь дэлхийн хятадаас хамааралтай болчиход штэ. Тэгэхээр тэр хэлний сурж байгаа тэр хүнтэй харьцах нь илүү их тэр хүний ойлгох хэсгээр би нэг American Factory гэдэг Oscar нэрнээр нэлээд шагнал авсан киноны төвийг үзсэн багтаа зүнжээ. Тэр бол нэлээд сонирхолтой юм кино байсан. Би одоо манай яриг сонсож байгаа хүмүүс тэр кино хаана гэхдээ байвал олоо үзчихээ гэж би бодож байна. Яг хоо бид нар бол хятад соёл иргэншилтэй их ойрхон бас мэддэг. Гэхдээ тэрийг нэх өөрийн соёл иргэншилээс тусдаа гэж боддог учраас тэр бол анзаардаггүй байж магадгүй. Монгол хүнд бол дотроо бол өөр үзэл бодлоо шүү дээ. Хятад хүн гэдгийг монгол хүн сонсонгууд нэг өөр үзэл бодол гаргах тийм одоо цаг хугацааны орон зайн газрын байрлал дээр амьдардаг хүмүүс л дээ. Дэлхийн өөр газар очиод би хятад хүн гэх юм бол бас нэг өөр те. Одоо коронавиг үед л өөр байсан л да. Одоо бол зөвхөн бизнес утгаараа юм уу одоо амжилтын түүхээ бодох юм бол яаж хятад би өөрийнхөө бараг зарах уу гэдэг юм уу хятад орох уу. За ийм өөр байж болно те. American Factory-гийн түүх нь бол аюу сонирхолтой. Нөгөө хятадын нэлээд том одоо компани шил үйлдвэрлэдэг компани Америкийн машины шил үйлдвэрлэдэг компаниг худалдаж аваад Америкт хятад ажилчдыг оруулаад дээрэс нь одоо тэнд ажиллаж исэн Америк ажилчдыг буцаад тэр компанитай хөлсөлж аваад үйлчлүүлээд ингээд хятад Америк хоёр ажилчдыг нийлүүлээд машины шил үйлдвэрлэж эхэлж байгаа. Үйлдвэр нь өөрөө бол дампуурж исэн үйлдвэрийг худалдаж авсан. Тэгээ ингээд хоёр өөр менежментийг хоёр өөр төрлийн тархитай, хоёр өөр төрлийн амьдралын хэв шинжтэй хүмүүсийг нийлүүлж ажиллаж байгаа. Тэр ажлын түүхийг үзүүлсэн юм кино. Энэ American Factory гэж кино хийсэн гэр бүлийн хоёр найруулагч байдаг. Тэр хоёр найруулагчтай дараа нь Обама өөрийнхөө гэргитгээ хамт Мишелтэй хамт хоёулаа суугаад энэ киног яагаад хийсэн бэ гэж ярилцсан. Дахиад нэг юм 20 минутын баримт кино бас байдаг. Тэгээ яг хөө тэндээс ингээ харж байхад хятад хүмүүсийн одоо түүхэн дээр бол ажлын цаг гэдэг бол харьцангуй ойлголт юм байна гэж тэр кинонд харагдаж байгаа хгүй. Яг тэгэхээр Америк хүн бол цагийн дууссан учраас би энэс илүү цагаар ажиллахгүй гэж архив явуулдаг. Тэгэнгүүт нь хятад хүмүүс нэг хоорондоо хорл хийж явахдаа манай үйлдвэр болохоор зөвхөн Америк цагаар ажилладаг гэж ярьж байгаа хгүй. Гэсэн чи хэрвээ бид нар тэр бүх хүмүүс хятад байсан бол төлөвлөгөөгөө дагуулan биелүүлэхийн тулд илүү цагаар чамаагүй ажиллах байсан. Гэхдээ Америкт бол бид нар энийг хийж чадахгүй байна гэл. Тэр хоёрын хооронд зөрчлөөдийг дандаа ярьдаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг тэр компани маш том ерөнхийлөгч нь Америкт очиод тэгсэн чинь одоо бид нарыг тэ ажиллаар маш их дарамтлж байна. Нэлээд одоо их ачаал өгж байна. Бид нар энэ дээр үйлдвэрчний хэвлэл оруулмаар байна гэл нөгөө Америкийн ажилчдын санал дэвшүүлдэг байхгүй. Тэнгүүт нөгөө хятад том эзэн нь хэрвээ үйлдвэрчний хэвлэлийг манай үйлдвэрт та нар оруулж ирэх юм бол би энэ үйлдвэрээс бүх хөрөнгөө татна гэж хэлдэг байна. Тэгээ ингэ зөрчлөө те сэтгэл зүйн зөрчлөөд орж ирж. Яг киног сүүлдээ үйлдвэрчний хэвлэлийг оруулах уу оруулахгүй дэмжихгүй гэдэг сонгуул хийгээд тэгээ кино төгсдөг. Би төгсгөлийн манай те энэ яриг сонсон хүн өөрөө олж үзээсэй гэж бодож байна. Аригтай. Тэгэд энэ бол Америк хятад хоёр үзэл санаа хамт амьдарж байгаа тийм ажлын уур амьсгал. Нөгөө талдаа бол хүн төрөлхтний бас нэлээд өрмөц дэлхийн эдийн засгийн хоёр том гүрэн тий өөр өнцгөр эдийн засгийг бий болгодог тэр сэтгэлгээний зүрэг. Тэгээ яг чиний хэлсэн тэр одоо эзэн бол англиар ярихгүй хятадаар ярьдаг. Тэгээд сонирхолтой юм нь юу гэхээр эхлээд төсөл хэрэгжүүлэхдээ Америк захирал тавиад Америк захирал нь хятад менежменттэй таарахгүй болонгууд нь Америк төрсэн хятад хүнийг захирлаар тавьдаг. Тэгэхээр тэнд бол хэл амар чухал үүрэгтэйг бас харуулж байгаа тий.
Яг хэл өөрөө соёл иргэншлийг дагуулж явдаг учраас тэр соёл иргэншлийн бас төг. Яг тэр киног санчлаа. The American Factory буюу Америк үйлдвэр гэдэг нэртэй ийм баримтат кино байгаа. Тэгээ энэ киног би олж үзээд яг сая ярьсан тэр хятад хүнийг чин сэтгэлээсээ бас мэдрэхэд хэл хэрэгтэй юм байна гэдгийн эсхийг те санахад хэрэгтэй юм шиг санагдаж байна л да. Окей, тэгвэл англи хэл байна те одоо Сүнжээгийн 3 дахь хэл бол англи хэл. Англи хэл бол миний бодлоор өндөр дэлхийн ерөөсөө баг яг хэдийгээр тооны хувьд хятад илүү боловч англи хэлийг би бол нэг номерын тэ хэл болов гэж боддог тэ. Манай улс албан бусаар бол англи хэлийг 2 дахь хэлээр зарласан байдаг тэ. Албан бусаар өнөөдөр англи хэл мэдгүй миний бодлоор баг хүн Монголд байхгүй хаа. Яагаад тэгэхээр ядчил тодорхой хэмжээнд өөрийнхөө албаны хэлийг үгүй бол хүүхдүүд компьютер тоглоомынхоо англи хэлийг бага насны тийм сагсны англи хэлийг за тэгэл бага насны хүүхдүүд бол хүүхэлдэйн киноныхаа англи хэлийг бол маш сайн сурцсан байдаг шүү дээ. Англи хэл тэгээд за яг хуу саяны үндслээр дэлхийн хэл учраас би мэдэх хэрэгтэй байна. Чиний хувьд англи хэлийг мэдснээрээ хоёулаа нэгдүгээр зөвлөгөөнд явж штэ илүү мэдээлэл цуглуулсан гэж. Чи ямар мэдээлэл илүү цуглуулсан? Яг англи хэл мэдснээр бол тэг мэдээж дэлхийн ихэнх хүмүүс англиар ярьдаг учраас их хооронд олон хүмүүстэй танилцах боломжийг өгдөг л тоо. Одоо монгол хэл мэдгүй хүмүүс бол англи хэл зайлшгүй мэдж байгаа шүү дээ дэлхий дээр. Тэгэхээр олон хүнтэй танилцаж олон хүмүүстэй найз нөхөд болно гэдэг бол тэгээд дэлхийн одоо world networking хийж гин гэсэн үг л дээ. Одоо харилцаа холбоогоо арай өргөдөх гэсэн үг тийм. Дэлхийгээр нэг тархсан найзуудтай олж ин л гэсэн үг л дээ. Чам одоо хэдэн найз байна? Таашгүй болно шүү дээ. За зүгээр ойролцоогоор ингээл хойлоо хэлээ да мэдээж. Одоо жишээ нь ингээд дэлхийгээр энэ тэнд аялье гэж бодоход бол одоо нэг оронд бол нэг найз байж лээ. Тэгэл өнгөө очиод couch-н дээр нутгийг ихэд бол окей л гэдэг шүү дээ. Диван дээр нут, тэгээ буудан дээр нунтаал тэгэл явъя гээл те. Тэгэл цааш өргөжлүүлэл үргэлжтэй аяллыг бол хөнгө хийнэ те. Хөнгө хийн шүү дээ. Аха. Тэгэхээр бид хоёр өөрснөө ярьсаар баг 2 дахь нөгөө зөвлөгөөр явчлаа. Тэгэхээр таны аяллыг амархан болгоно. Тэ? Тэгэхээр амьдрал бол аялал гэж үг гэдэг шүү дээ. Тэгэхээр таны амьдралын тэр аялал гэдэг хэсгийг бол илүү их амархан болгох нь шүү дээ. Хилтэй бол аялал амархан байх. Нэгдүгээрт мэдээллийг маш тэ өргөнөөр авах нь, хоёр дахь нь аялал. Чиний аялсан одоо хамгийн сонирхолтой аялал чи хаана байсан бэ? Яг би энэ хилний энэ чухал гэдгийг яг Барселонад Барселона руу аялахад л мэдэрсэн. Airbnb захиалчаад тэрийг олохгүй ингээд уул руу амар том чимдамтай мацаад амар ядраад явж байгаад усуумаар санагдаад нэг ийм ресторан шиг кафе яхаар нь ороод can I get a water гэсэн чи ойлгохгүй. Гар мараараа үзүүлсэн англиар ярьдгүү. Аха. Би ус авч болохгүй гэхээр энэ ойлгохгүй байна. Энэ ойлгохгүй. Манай дүү бид хоёр хамт ивжсэн. Тэгээд манай дүү aqua гэдэг хэлдэг байхгүй. Тэгсэн чинь ус юм уу гэд ингээ гаргаж ирээд би тэгээ ерөөсө тийм байдлаар орж байгааг болохоор өөхөө амжилтсан цангаж өөхөө азар манай дүү high school-тэй Spanish сурсан байсан. Тэгээ aqua гэж хэлж ич нэг ус ууж исэн. Тэгвэл тэгэл ядчил ус олж ууж болж байна те. Тэгэхгүй бол англиар одоо ус гэж хэлээч тэр хүн ойлгохгүй юм тийм үү? Ойлгохгүй лээ. Аха. Тэгэхээр Испанд бол англи хэлээр харьцан баг ярьд юм байна те. Тийм байлаа. Испанд бол тэгээ яг Испани хэл бол өөрөө дэлхийн бас амар том хэл учраас тэгэл өсөөгөө ирж байгаа хүмүүс бас Испанаар ярьдаг байх те. Испанаар ярьдаг байх. Тийм баг. Гэхдээ одоо бүр дэлхийн одоо хэл болсон ингээл Apple гэдэг үг чинь бол дэлхийн үг үлдсэн юм шүү. Тий. Окей гэдэг үг бол миний одоо дэлхий дээр бараг 7 тэрбум бүгдээр ойлгох хаа тий. Одоо бараг тийм үгнүүдийн vocabulary үүсэж байгаа шүү дээ. Тэр үгнүүдийн үндсэн одоо чагсаалт бол асар өндөр болж байна шүү дээ. Монгол бол окей гэдэг үгийг ойлгохгүй хүн миний бодлоор Монгол нэг ширхэж байхгүй. Тий. Хай гэдгийг ойлгохгүй. За хай гэдгийг ойлгож байгаа, окей гэдгийг ойлгож байна. За өөр мөбо ямар үг байна? Одоо бай гэдэг үг байна. За баяртай гэсэн чи бай гэж өгч юм. Чингис хаан барыг бай гэж ярьдаг юм шиг санагдчих та одоо тэр болд бид нэг эргэлж ш тэр үгийг. За тэгэл ер нь зөндөө үгнүүд байна даа бидний мэддэг те. Компьютер гэх юм бол бүх хүн ойлгох штэ компьютер гэл. Тэгэхээр дэлхийн хэл бол хүмүүс ойртож байгаагийн хамгийн том илэрхийлэл бол хэл нь нэг болж байгаа штэ те. Хэл нь нэг болж байна.
Одоо корона гэдэг үгийг дэлхийд дээр мэдэхгүй байхгүй боллоо шүү дээ. Тийм тэрнтэй адилхан дэлхий бол нэг хэлээр ярьдаг болж байна. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой. Тэг яг хуу ер нь бол би 3 дахь зөвлөгөөг нь бас санал болгож эхлэмээр байна л да. Тэг яг энэ утгаараа үзвэл бидний оюун ухааныг тэлж байгаа. За тэрийн мэдээлэл байсан байна. 2 дахьт нь бидний аялалд байсан байл. Дараагийн юм нь бол миний ойлгож байгаагаар бидний тархины үйл ажиллагааг танин мэдгүй илүү те хөгжүүлдэг. Гадаад хэл сурснараа те илүү их мэдээллийг багтаах. Тэгээд тархины үйл ажиллагааг нэлээд тэлж идэг. Тэр нь бол гайхамшигтай. Өөрөөр хэлбэл хэл сурснараа бол одоо ихэнх хүмүүс за би хэл сурчвал амар сайн ажилд ороод илүү их мөнгө олно гэдэг энгийн тийм ойлголт байдаг байх. Би бол хэл сурснараа ядаж хүний тэ ой санамжийг илүү сайжруулдаг. Тэгэхээр 3 дахь зөвлөгөө нь бол ой санамж чинь илүү сайжрах нь байна гэж хэлж шүү дээ. Тэгээд өөр ямар аялал хийсэн бэ? Аялал бас ярьж илээ. Миний бодлоор яг хоо нэг юм үг байсан л да. Дэлхийн 100 оронд аялсан нэг аялагч те. Би нөгөө лекцэндээ бас орж ирсэн нэг аялагч хэлсэн үг байсан. Тэр нь юу гэсэн хэрэг гадаад хүн өөр улсад ирэхээрээ ямар ч хувцсгүй шалдан юм шиг санагддаг гэж хэлсэн те. Тэгээ өөрөөр хэлбэл тэр соёл иргэншлийг те огт мэдхгүй тийм байсан. Тэгээ учраас ямар хувцсгүй мэт санагддаг гэж шүү дээ. Тэгэхээр тэр бол надад аюул сонирхолтой байсан. Тийм чам тийм мэдрэмж байсан уу? Аль улсад очиод. За Испанд бол ер нь барыг тал хувцастай байсан байна те. Тийм. Италид бас тийг санагдчихсан. Итали хэл чинь бас жоохон хятад хэл шиг юм байл шүү дээ. Тийм үү? Итали хүмүүс чи хятадууд шиг бас тэгэж Европын хятадууд гэж ярьд юм билээ. Тийм амар эмоцтой ингэж ашгарч байгаа юм шиг уурж байгаа. Тэр утгаараа жоохон хятад ч сонсож байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь л хятад үг мөг бол байхгүй шүү дээ. Байхгүй. Италид Ром руу аялахад бол надад үнэхээр бас л хэцүү санагдсан л та. Яа тэгэл бас англиар нэг ярьдгүй юм билээ. Тэгэл италиараа яриад айгуу. Гэтэ одоо хүмүүс маш их ярьдаг шүү дээ. Чи дэлхий дээр заавалшгүй очих газар бол Ром, Итали. Чи тэгж бодсон уу? Үнэхээр гайхамшигтайсан. Roman Empire тэгэл Colosseum эднэр үзэж байхад бол тэгэл цаг хугацаагаар аялаад тэр үед нь очсон юм шиг санагдчихсан. Colosseum бол том театр дээ, эртний том одоо гладиаторууд хүртэл тэнд те байлддаг байсан шүү дээ. Чиний одоо аялсан улсын тоо хэд болчиход байна? Яг хоо 3 твд амьдарч үзсэн. Аялсан улсаа бол тоолж байгаагүй юм байна. Гэтэ яг хуу чамгүй аялсан. Тэгээ Америкт амьдарч ирсэн те. Америкт бол нэлээд аялсан уу? Нэлээд аялсан бас. Хэдэн мужаар нь явсан? За олон муж ихээс илүү олон хотоор л явсан юм байна. Нэг мужийн олон хотоор ч юм уу. Тэгэхээр ер нь гэхдээ амьдрал бол аялал гэдэг чинь яг юу гэж байлтай. Яг аялаад ирэхээр хүн бол энэ дэлхийн айгуу тийм жижигхэн эдис юм байна гэдгээ өөрөөгөө айгуу эгонд харагддаг гэж бодсон. Ер нь бол одоо ингээл айгуу том хүн яваал идэг ингээл аялал ирэхээр ингээл өөрөө зүгээр л за би энэ зүгээр дэлхийн нэг жижигхэн л эдис нэг жижигхэн л хүн юм байна штэ гэж эгонд харагдал ирдэг. Тэгээд мэдээлэл нь тэлээл мэдээлэл нь нэмэгдээл тийм үстэй дахин юм арай өөр үзээс харж байна. Чи одоо яг ямар үзээс хардаг болсон? Би бол ингээд өөртөө байгаа проблемыг чамд өөрчлөгсөн ямар зан чанар байх вэ? За. US нэгдүгээр сая бол амин хувиа боддог бие тоосон тэр зан чанар бол арай нийтлэг болсон байна шүү дээ те. Тэр нийтлэг гэдэг утгаар нь би болж нэг л дэлхийн ертөнц бол том юм байна. Би бол те тэрний нэг жижиг эдис юм байна гэж бодож эхэлсэн юм шүү дээ те. Өөр ямар өөрчлөлт авах вэ? Тэгэд өөртөө л ингээл проблем байгаа юм шиг санагдал надад л асуудал байна ингээл би ингэж амьдарч байна Монгол улс юм байна гэж бодоод идэг байсан чинь аялах тусам ерөнхийдөө бол дэлхийн бүх хүмүүс адилхан юм байна л гэж бодогцсон. Дэлхийн гэр бүл болгонд адилхан асуудлууд тохиолддог юм байна. Тэрийг бас адилхан л даван туулж байна. Тэрсэн ялгаатай чанар надад байхгүй юм байна гэж бодсон. Тэгээ бүгдээрээ хөдөлмөрлөлдөг юм байна гэж те маш их ажилт юм байна гэж те. Яг адилхан зовлон туулд юм байна. Тийм үү те. Тэр хамгийн том зовлон нь юу байсан? Зовлон гэр бүлийн тулдаг зовлон амьдралаа илүү сайхан болгох хүсэл байсан байх те. Яг нь Солонгос руу ингээд аялж хахад нэг гэр бүлд би нэг сар амьдрах боломж гарсан. Тэгэл би чинь солонгос хэл мэдгүй.
Тэгээ яг ингээл солонгос хүмүүс яаж амьдарч ийн, хоорондоо яаж харьцаж ийн, гэр бүлд нь ямар асуудал байна гэдгийг би ингээ өөр хонуудаар харж байгаа юм чинь. Тэгээ тэр нь тэгээ яг л ялгаагүй л Монгол нэг жирийн гэр бүл байдаг л асуудлууд ингээ байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бүгдээр л адилхан хүн юм байна л гэдэг аялах тусам тийм мэдрэмж төрж исэн гэхүү. Тэгээд яг нөгөө зовлон гэдэг нь чи нөгөө амьдралын тэмцлийн хэлсэн баг л та тий би тэр утгаас асууж авах. Тэгэхээр бүгдээрээ л сайхан амьдралын төлөө тэмцдэг тий тэр нь Солонгост байна уу, Японд байна уу, Америкт байна уу, Монголд байна уу. Тэгэхээр ер нь бол хүн болж төрснийх нэг л хөв тавилангийн төлөө бүгд л тэмцэж байгаа гэсэн утгаараа тий. Окей, за дөрөв дэх зөвлөгөө нь юу яаж болох вэ? За хэл сурсны ач тус. Ингээд 3 хэлтэй хүнээс зөвлөгөө авч бид нэр яхсан шүү дээ монголоор дөрөв дэх. Чи бол одоо 5 дахь хэлээ бол сурах бодолтой байгаа юу? 10 жилдээ Япон хэл сурч ирсэн л да. Япон хэл сурч. Ер нь надад их сурж байгаад орхисон хэлнүүд байдаг. Тэр хэлнүүдээ л үргэлжлүүлээд. За маа продюсер болохоор Япон хэлтэй. Уба. Тийм уба. Уба чи нэг Япон нэр аз жаргал үси бити гэдэг. Япон ч тийм утгатай айгуу ярьдаг юм шүү. Тэ? Бити шантар мантар гэдэг. Дандаа нэг тийм өгнүүд нь нэг тийм цаана тийм утгатай байд юм шүү. Тэ? Урам өгсөн. Дандаа урам өгсөн, чи чадсан шүү гээл тэ. Урагшаа гээл тэ. Тэгэхээр манай продюсер бас өөр хэлтэй. Тэгэл тэ. Тэгэхээр ажил хийхэд асар чухал нэмэр болсон гэж бодож юм мэдлэг авахд. Хэл тэгээд тухайн хэлийг мэдж байна гэдэг бол тухайн улсын соёлыг мэдж байна гэсэн үг л дээ. Тухайн соёлд нь уусч чадж байна гэсэн үг. Тэгэхээр давхар бас тийм тухайн соёл үндэстэн хүмүүсийг ойлгоход тус нэмэртэй гэдэг. Тэгэхээр Японгийн ярангууд Япон хүмүүжил, Япон дисциплин бас давхар суралцж байгаа тий. Хэл бол ер нь бас өөрт хэл сурах явц чи өөрөө бас сахилга бат тий. Сахилга баттай ижиж чи хэлийг бас төгс олтон сурна штэ. Тэр утгаараа бас аригтай. Тэгэхээр бид нэр дөрөв дэх зөвлөгөө нь юу байж болох? Хоёулаа 5 зөвлөгөө өгөх гэдэг шүү дээ. Хэл сурсны 5 ач тус гэдэг. Тэгэхээр нэгдүгээрх нь бол мэдлэгээ тэлсэн, хоёр дахь нь бол networking олон хүнтэй найзуудтай болсон. Тэгээд аялалд тэр тусалж тэ аяллахын замыг уртсах. Гурав дахь нь аялал. Тэгээ гурав дахь нь бол тархиа тэлсэн тэ. Таны мэдхүн чадвар нэг өндөр байсан. Санамжаа сайжруулах зорилготой. Дараагийнх нь болохоор хэл соёл үндэснийг илүү ойлгох тус төхөн болж байна. Нөгөө талаар сурах явцдаа өөртөө сахилга батыг суулгаж байна. Тэгэхээр өөрийгөө өөрчлөх боломж байгаа юм байна те. Өөрийгөө илүү үзэгцтэй болгох эсвэл өөрийгөө өөр хүн болгох хувилбар бол хэл сурснаа бий болгох нь шүү дээ. Тэгэхээр аав ээж нь хэлээгүй зүйлийг өөр хэл сурснараа бас мэдэж авч болох юм шиг санагдах юм надад. Тийм. Одоо жишээлбэл Орос хэл мэддэг бол Оросын телевизээр маш их тэр шинжлэх ухааны суурьтай нэвтрүүлгүүд гардаг. Одоо монгол хэл дээр гардаггүй, монголын телевизээр үзүүлдэггүй юмыг Оросын телевизэн дээр маш их үзүүлдэг. Жишээл эрүүл мэнд байна те. Тийм, жишээл эрүүл мэнд. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө маш олон тийм нэвтрүүлэг байдаг. Тэгэхээр тэндээс ингээд үзээд өөртөө маш их мэдээллийг өөрийнх амьдралыг өөрчлөх мэдээллийг авах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр яг үндэстэн соёлоос хамаарат хийж байгаа нэвтрүүлгийн агуулга нь хүртэл өөр. Тэр агуулгаар нь дамжиж чиг өөрчлөлт. Тэгээ тэр болгоом бидний амьдралд таарах уу? Зарим нэгэн одоо улс орны амьдралын мэдээлэл бид нар бол дөрвөн улиралтай хасах 30 градус болно, заримдаа их ураа амьсгалтай тий. За тэгэл одоо хүн амын 30% нь мал хариулдаг нүүдлийн хэлбэртэй гэл ингээ Монгол онцлогуудыг жоохон жисэн бодё тий. Хүн нь бол одоо нэг өөр төрлийн хоол иддэг ч гэдэг юм уу тий. Тийм. Гэтэ яг хуу сэтгэл зүйн хувьд ярих юм бол ер нь яруул тэгэл бүгдээрээ л адилхан хүн юм чинь. Яг хүнд тохиолдог зовлонгууд ижлэх нь л хаасаагүй л дэлхийн зүг болон бүр тохиолдож байгаа. Тэр талаар ярьж явах юм бол тэгэл хүн болгонд л наалтцтай мэдээлэл авна. Яг хөө зүгээр зарим нэг юм нь онохгүй байж магадгүй юмнууд байдаг л ахал та тий. Би story нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэг зочинтой уулзж ирсэн тий. Тэр зочин бол биднэрт Монголын залуу хүмүүсийн төлөөлөл байсан л да. Тэгээ тэр хүний ярьсныг би бас эргээ бодж л л дээ сая тий. Их сонирхолтой. Тэгээ тэр залуучуудад байгаа амьдрал нь болохоор
миний одоо тий ойлгосноор тэд нэр цоо шин үеийг шинээр бий болгож байгаа юм шиг надад санагдсан л да. Цоо шин үеийг хэдийгээр монголчууд одоо тий амьдрал үргэлжлээд 30 жил одоо зах зээлийг бий болгоод ингээл амьдрал явж байгаа ч гэсэн энэ бүх нуглаанд бол амьдралын хугацаанд бүх зүйлээс тас ондоо юм хүн бий болж байгаа шүү дээ. Монгол соёл иргэншлээс хол. За яг хуу ер нь бол Монголоо гэсэн хүмүүс бол Монгол юм үлдсэн баг. Гэхдээ дээлвэл зөвхөн нэг цагаан сараар өмсөх хэвээр нэг жижигхэн зүйлгээл те. Нэг юм те жижигхэн тийм зүйлүүд бол биднээс их хол болоод. Тэрийг чи юу гэж боддог вэ? Тиймэрхүү жишээгээр одоо бид нар залуу үе маань өөрөө Монгол биш болж байна гэдэг нэг ярьдаг шүү дээ. Чамдаг санагддаг. Эсвэл гадаадд яваад өөр хэл сураад өөр соёл иргэншилд явж байгаа хүн бол Монголоо алдаж гин гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө тийч санагддаг. Харин ч зөв санагддаг. Чи бол Монголоо алдаагүй юу? Би Монголоо зориод ирсэн. Харин тийм би яг тэр скрүүн авахад тэгээд яагаад одоо ингэж юм шүү дээ. Одоо ингэж бодоход гурвуулаар ярьж ийн Америкт амьдарч ажиллаж исэн, Америк компанид ажиллаж исэн тэг ингээл маш одоо боломжийн боловсрол эзэмшчлээ. Тэг одоо мастер тэ зэрэгтэй бэлэгтэйсэн. Тэ бэлэгт мастер зэрэг хамгаалсан. Тэг яа Монголд ирсэн. Бидний одоо бодлоор ингээл бид нэр Монголоос явмаар ш зарим хүн те. Ингээл өөр газар гоё амьдрал ш. Тэгвэл яг коронавиг оруулахгүйгээр бодъё гэж бодъё л. Эсвэл Монголд ажилламааргүй ш. Өөр газар илүү ажилламаар байна, мөнгө олмоор байна. Тэг яа Монголд буцаж ирэв. Миний бодлоор хүн гадаадд амьдраад сураад амьдрахын хэрээр улам Монголоо гэсэн сэтгэл, улам их оронч үзлэн дэвэрдэг, сэтэрдэг юм шиг санагддаг. Яа тэгвэл чи өөр улсад амьдралаа ч гэсэн чи яг тэр газрын яг тэр газар төрж өссөн хүн биш учраас яг тэнцэнэ ингэж нэг баг, нэг community болж чаддгүй. Эх орон гэдэг чинь цаанаасаа л өөр өгдөг тий. Гадаадд амьдарч байгаа маа зөндөө найзууд байгаа. Бүгд л монголоор ярьдаг. Монголдо буцаж очино. Монголоо ингэж хөгжүүлмээр байна. Тэгээд Монгол гэхээр ингээд нэг тэгтээ тэр чинь нэг бодлын дэврэгэн үзэл шүү дээ тийм үү? Монголыг танаар шууд ингээд хөгжүүлэх гэж асар зөндөө асуудлуудын шийдвэрлэгдэж шүү дээ. Одоо ингээд жишээ бол сүнжээ бол Бэлг сурсан байна, Хятад сурсан байна, Америк сурсан байна, амьдарч исэн газрууд шүү дээ тийм. За тэгэл ингээд жигсаалт явуулна шүү дээ. Аялсан газар гүйл ингээд маш олон газраар аялсан байна. Тэгэхээр чамд хамгийн тааламжтай газар нь аль нь байсан бэ? Амьдрахад ч юм уу эсвэл гадаадд гэвэл Америкт хамгийн тааламжтай байсан уу? Юугаараа тааламжтай байсан? Яг уу сэтгэлгээний хувьд их өөр олон үндэстэн бас Америкчууд ч нэг immigrant country болохоор тий цагаачтай орн болохоор тэгж бодогдож байна тий. Тэгэхээр арай нийтлэг шин чанарын зан харилцаа бас байгаад байна тийм үү? Тэгснэ яагаад тэр зан харилцаанаас Монгол руу ирсэн байх вэ? Тэгэхээр за Монголоо хөгжүүлэх гэсэн бодол байсан гэх юм бол бас за яг хаа байж болох юм аа л гэж бодсон шүү дээ. Гэхдээ амьдралтад талах авах хэрэгтэй шүү дээ юм шүү дээ. Би ерөөсөө энэ тэнд амьдарч байсан ч гэсэндээ яг тухайн улсад байхдаа ингэж цээж дүүрэн амьсгалж хизээж чаддгүй байсан гэх юм уу? Үргэлж нэг юм дутагддаг. Яг эх орондоо байдаг шиг тэр эрхчлөлөг би хизээж идэлж байгаагүй. Ингээл яг уу сайхан л да. Тусгаар одоо энэ хөгжөлтэй улс оронд амьдрын бүх юм бэлэн бүх хүмүүс нь соёлтой ямар ч хоогүй байхгүй тий. Сайхан юм зүйл бол зөндөө гэхдээ Монгол тэрнээс илүү хэрэгжүүлээ надад байгаа юм санагддаг. Тэрнээс илүү олон зүйлийг хийж бүтээх боломж илүү байгаа юм санагддаг. Гадаадд болохоор бүх юм ингээл тодорхой бүх чиний хиймээр байгаа бизнесийг ч аль шиг хийцэн олон жил болсон тий. Нэг тийм орон зай байхгүй санагдаад. Монголд бол бүх юмыг чи хийх болцоо байгаа. Хэрвээ чи хүсэх юм бол байгаа юм шүү харцаа. Яг мөнгнөөс шалтгааллахгүйгээр хийх зүйлүүд зөндөл байна л та. Тийм мөбач гэсэн Японд сурсан тий. Японд амьдарч ирсэн. Тэгтээ Монголд өрөөд ирсэн. Үлдээгүү. Тэр чи адилхан шалтгаан байна уу? Өөр. Чи Монголд ирсэн шалтгаан чи юу? Миний Монголд ирсэн шалтгаан юу гэх юм зүгээр л яг Японд яг үндэ бол юм хийх бүх боломж нь Монгол байхаас л Японд 200 билүү. Надад бол тийм санагдсан. Мөнгө олох, ажиллах, хөдөлмөрөө үнэлүүлэх хүмүүстэй ингээд гоё дайрект харилцаатай байхад Япон хүмүүс Монгол хүмүүсээс хамаагүй амар. Тэг яа Монголд ирүү тэгвэл? Нөгөө нэг юм
дотор байдаг одоо ингээд дэлхийдийн том орон зай эзэлсэн одоо ингээд хамтлагийнх нь найз нөхөд гэр бүл гэдэг хүмүүс чинь яг үүндээ энэ дотны хүмүүс байхгүй газар л гэр биш байхгүй юу? Аха. Энэ хүмүүстэй бүгдээрээ хамт Япон очих юм бол тэр газар гэр болчихсон. Ээж байхгүй газар их орон биш гэдэг шиг үү? Аха. Тэгэхээр ээжтэйгээ ярих хэл бас өөр бахан те. Гэр оронтойгоо монголчуудтайгаа ярих хэл сэтгэлийн нэг хэл бахан те. Тэр хэл бид нарыг ингээ буцаад удаад байдаг бахан ш. Тэр хэлээр ярихгүй бол тэр болохгүй байгаад бахан ш те. Тэгэхээр тэр бол маш хаанч бичигдээгүй нарийн тэр хэлийг хүн болгон төрхтөө хувь тавилантай эзэмшсэн тэр сэтгэлийн хэлийг тэр сэтлэрээ ярьдаг улсдаа л амьдрахыг хүсдэг байхана шүү дээ тийм үү. Би тэгж л алж зөө. Тэгэхээр тэгээ буцаа өрөд ирсэн байна те. Тэгэхээр мөнгөнд дургуул хүмүүс байсан байна те. Одоо орчин цагийн хэлээр бол тийм тайлан тэгж хэлэх гээд шүү дээ. Мөнгөнд нэг дуртай биш хүмүүс. Яг хөө би хамгийн бүдүүлэг тайлбарыг хэлж яана л да. Мэдээ саяхан хэлсэнтэй бол миний бодлоор баг 300% зөрчилдөж байгаа те. Тэгэхээр магирийнхэн найз минь зүрхийг эзэлсэн тэр бүхэн байхгүй бол би тэр ямар ч улсад амьдарч чадахгүй байх нэ л гэж хэлээд нь шүү дээ багийн бас хэлсэн тийм. Сонирхолтой. За тэгээд 5 дахь зөвлөгөө нь юу болох вэ? Миний бодлоор хэл сурснаар тэр бол сая бол манай нэвтрүүлгийн уянгийн халилын хэсэг байсан. За одоо бодит амьдрал руу орё гэж би бодож байна те. Тэгэхээр яг хуу би зүгээр ингээл интернет ухаал хэл сурснаар ямар ашигтай ингээл гэсэн чи одоо орчин үеийн интернет чи амар сонир болсон ш. Бүх асуултанд хариулдаг ч юм те. Тэнгүүд энэ ч болохоор чиний олон үйлдэлийг зэрэг хийх боломжийг чамд олгоноод гэж хэлсэн байна л да. Тэр яг юу гэсэн юм бэ? Би бас энийг гайхаад одоо тэгээд одоо ядаж 3 хэл мэддэггүй энд нэг ариу өгчих юм болоо гэж бодоод олон үйлчлэг зэрэг хийх боломж. Яг хөө ингэж бичсэн байна л да. Спаний Помпео Фебра гэдэг энэ их сургуулийн судалгаа юм байна л да. Тэгээ олон хэлтэй хүмүүс бол ажиглах чадвар нь орчин тойрны ажиглах чадвар нь маш өндөр болдог гэнэ. За тэгээд ямар нэгэн онцгой зүйлийг тэд нэр хурдан олж ажиглаж чаддаг. Шүүмжлэх сэтгэлгээ сайжирдаг. За тийм яг нэг юм илүү юм тэ одоо бодлоор хардаг гэрхаа тэ. Шүүмжлэхээр манайх бол ари өөр хэлж байгаа тэ. Тэгээд яг тэрнтэйг шин соргыг хардагтай адилхан зөрүү алдааг бол аягүй хурдан олдог гинэ. Олон хэл мэддэг хүн алдааг их хурдан олж ирсэн гинэ. Тэгээд нэг хэл мэддэг хүнээс тэр хүмүүс юугаар ялгаатай байсан гэвэл олон зүйлийг тэд нэр зэрэг хариулж олон асуултанд хариулж чадчихсан гэж. Тэгээд яг одоо нөгөө нэг те Sherlock Holmes шиг тэд нэр те маш нарийн ажиллаж ирсэнийг бид нэр ажигласан гэсэн юм судалгааны хариу гарсан гинэ. Sherlock Holmes гэдэг чинь бол мөрдөгч шүү дээ те. Тийм мөрдөгч хүн. Тэгэхээр мөрдөгч хүний нүдээр харж чадах тийм бодлого байна шүү дээ. Тэгэхээр миний бодлоор 5 дахь зөвлөгөө нь бол та олон зүйлийг зэрэг хийх тэр чадвар бол олон хэл сурчих юм бол аяндаа бас бий болох үйлдэлт чинь туслах нь шүү дээ. Туслах нь. Олон хэл сурснараа бид нэр хүнд илүү хайртай болж чадах юм уу? Гэсэн. Үнийг илүү хүндэлдэг бол тэгж чадах болов. Энд бол чадна л гэж бодож байна. Яагаад? Тухайн хэл соёлыг нь сураад тухайн хэлээр нь тэр хүнтэй харилцах өөр нэг хэлээр одоо өөрийнхөө тэр хүний хоёр дахь эзэмшсэн хэлээр ярих хоёр шал өөр. За, ойлоо нэг юм сэдвээр ярихаар одоо мэдээж би чиний тухай ярмааргүй байна. Ойлоо өөр хүмүүсийн тухай ярив. Гадаад амьдарч байгаа монгол хүмүүс заримдаа өөр хүмүүстэй болцдог шүү дээ, танилцдаг, найзлдаг. Одоо ингээл гадаад гэр бүлтэй хүмүүс л зөндөө байдаг шүү дээ, тий. Тэр үед хоёр соёл иргэншлийн асуудлууд бол байн гардаг юм санагддаг л да. Тэр чиний таньдаг найзуудаас мэддэг хүмүүсээс тэр гадаад хүнтэй амьдардаг юм уу, гадаад хүнтэй тий найзалдаг хүмүүс учирдаг ямар зовлонгууд байдаг вэ монгол хүний хувьд? Bonding гэж ярьдаг шүү дээ тий. Тий одоо ингээ бүх юм нийлүүлж тий нэг уусдаг биеиндээ уусгах та тий. Яг тэр bonding-ийн хувь percentage хувь нь бол бага юм шиг санагддаг. Яагаад гэвэл илэн далангуу бас байж чадахгүй байна тий 100%. Бас яг өөрөө 100% ойлгохгүй байна тий. Тийм яг 100% ойлгохгүй
тэрнээс гадна бас ингээд одоо яг адилхан бэкграундаас ирээгүй учраас яг нэг юм ярихаар тэр хил соёл одоо зан заншлыг мэдгүй учраас тийм үү боловсрол уламжил төрлөх гарал үүсэл зөрөөд байна тийм мэдгүй учраас яг одоо зарим хэлж байгаа жокуудыг ойлгохгүй байдаг ч юм уу. Тэнгүүд илүү нөгөө хүмүүс ч нөгөө хошин шог дээр илүү их ойлголцож бондинг болдог штеп. Уулздаг тэгээ нийлдэг те. Тэр нь ингээд байхгүй болчт юм шиг санагддаг. Тийм. Тэгэхээр тийм хүмүүс тэгтээ олон хэлтэй болохоор олон үйлдэл зэрэг хийдэг л ах л та. Тэгдэг. Тэнгүүдээ өөр давхар юу идэг чинь тийм одоо те үйлдэл сайн хийж чаддаг л ах л та. Сонирхолтой. Тэгээ өнөөдрийн ярианд ирсэн Сүнжээд цаг гаргасан те Сүнжээд би маш их баярлалаа. Ер нь бол манай өнөөдрийн дугаарыг сонсон хүмүүс бас нэгийг бодсон байх гэж бодож байна. Мэдээж өнөөдөр хэл сурахыг хүсэхгүй нэг ч хүн байхгүй гэж бодож байна. Магадгүй гэхдээ би бас дахиад нэг асуучмаар Япончууд болохоор дэлхийн маш хөгжсөн улс мөртлөө гадаад хэлнэр өсөө сурахыг хүсдэггүй те барагтай нэгт хоодгүй харьцангуй баг гадаадаар ярьдаг үндэстэнд орд юм л шүү Японууд те гэхдээ сурсан нь бол супер сурсан л байдаг байх л та ерөнхийдөө их Япон хүмүүс бол гадаад хэлнэх сурч ярьдаггүй те тэр яагаад тэгж юм Яг би эсвэл одоо Япон илүү баймар байна гэж тэгэд байна уу? Эсвэл англи хэлийг сурахад хэцүү болохоор тэгэд байд юм уу? Яг тэрнээс илүүтэй нөгөө нэг та дээр хүртлөөрөө ярьжсэн шүү дээ. Нөгөө Япончууд чинь нэг мэргэжлийг сонгож аваад, өвлж аваад, үхэн хөлтлөө нэг юмаа өдөр шөнөгүй ингэж давтаж хийдэж штэ. Амьдралаа яг тийм юмд ингэж зориулаад ингэсэн хүнд өөр хэлний ямар ч шаардлага амьдрал нь гарахгүй байхгүй. Тэр хүн гадагшаа явахгүй байна. Өөр хэл дээр юм уншихгүй байна, үзэхгүй байна. Тэр ажилдаа 100% өөрийгөө зарцуулж байна. Гэр бүлдээ ажилласаа олсон бүх мөнгө үлдсэн цагаа зарцуулж байна. Тийм бол амьдралын философч ерөөсөө ажил шүү дээ, тий. Тэгэхээр ажил гэдэг зүйл бүх анхаарал, бүх амьдралынхаа цагийг өгж байгаа хүний хувьд бол өөр юмыг сурах завгүй гэсэн үг үү, тий. Чиний тайлбар бол дээрээс нь шаардлагач байхгүй тэр хүний. Магадгүй одоо юу гин тархиныхаа илүү хувийг ашигламаар санагдаад хөгшингүүтэй гинт англи сурт юм уу? Би бол бүр ингээд 50 гараад англи хэлийг сураад бүр амар мундаг ярьдаг болсон өвөө бол тань. Тэр хүн болохоор ингээд рамены газар ингээд гурил ингээд татдаг хүн байхгүй юу? Тэнгүүтээ тэтгэвртэй гарцсан. 50 хэдэн наснаа тэтгэвртэй гарцсан. Би айгүй эрт гарсан гэдэг ч байгаа. Яагаад гэвэл тэнгүүд өөрийнхөө дэлгүүрийг хүүхэд нь 25 6 тий Японд бол 60 өнгөрж иж 65 тад баг гарах ёстой шүү дээ хэрэгтэй хүн тий. Тэгээд үлдсэн бүх төр цагаа одоо өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна. Ямар ч гэсэн завгүй болоод сурахгүй байна. Тэгэхээр нэг том юм нь бол өөрийнхөө хийх ёстой ажилд өөрийгөө зориулж байгаа үед бол өөр хэлийг нэг тоохгүй байна тий. Маш сонирхолтой байгаад байна тий. Тэгэхээр хэл бол өөрөө харьцангуй ойлголт болоход биш нэг талдаа сурах ёстой, хийх ёстой юм. Гэхдээ монголчуудын хувьд бол би Япон бол том эдийн засаг бас завгүй хөдөлмөрийн орчинг бий болгоцсон өндөр үнэртгийг те хүн олж авч болохоор баялагийг бүтээсэн юм ус учраас бас тийм амьдралын хэв шинж байж болох гэдэг те. Бид нар бол хөгжиж байгаа орны хувьд болохоор би бол сүнжээгийн талд орох гэдэг л да. Хэлийг аль болох сурах хэрэгтэй юм байна л гэж би бодод байна. Тэгээ би энэ дээр нэг хэл сурах нэг 5 жижигхэн зөвлөгөө хүчтэй мө гэж бодож байна л да. Яавал илүү тийм одоо дөнгөж сурж байгаа хүүхдүүдэд зориулаад би ингэж боддгийн одоо ингээд ярьж байхад ингээд ямар нэгэн хэлээр ярьж байхад ингээд буруу дуудлагаар яриад ахаар хүмүүс их шоолдог шүү дээ тий. Тэрэнд их хэмзэглээд байдаг. Би бол бараг л тийм тэр дуудлагаараа одоо монгол хүн байлаа гэхэд монгол гэсэн нэг тэр өвөрмөц дуудлагаараа илүү яриасаа гэж боддог байхгүй. Тэгэхээр өөрийн гэсэн монгол одоо аялгаутай ярихад окей гэж хэлж байгаа юм шүү дээ. Тийм тэр бол ерөөс асуудал биш. Чи ойлгогдчихээн тэр хэлээр ярьж гин нөгөө гадаад хүн чамаа ойлгочлаа байвал болоо гэж боддог. Тэгээд миний өгч байгаа 5 зөвлөгөө нэгдүгээр нь бол харилцан яриа. Хүнтэй маш их яриараа. Ялангуяа тийм ичгүүгээр ерөөсөө санаа зовлж jaалж гин гэж яахгүйгээр яриараа гэж юм шүү дээ. Тэгээд Монгол аялгаараа ч хамаагүй яар. Тийм ярьж л байвал чи сайжирж гинэ л гэсэн. Хоёр дахь нь бол давтлага. Одоо нэг судалгаагаар харахад болохоор
өдөрт нэг удаа 2 сарын турш хил давтснаас 2-7 хоногийн турш өдөрт олон цагаар давтсан нь илүү үр дүнтэй байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр олон цагаар өдөр болгон давтах юм бол чи хурдан хугацаанд ямар нэгэн хилийг эзэмшнэ гэсэн үг. 3 дахь нь болохоор аль болох ганцаарчилж бас сурах хэрэгтэй. Одоо group class сургалтын төвд явах ч юм уу эсвэл ангийнхнаараа ингэ сурснаас ганцаарчлаад сурах юм бол илүү үр дүнтэй байдаг гэсэн бас судалгаа байт юм билэ. Тэгээд үг цээжлэхдээ бол хамгийн хэрэглэгддэг 100 үгийг эхлээд цээжилж. Тэрийгээ тэг харилцан харьяанда байнга ашиглаад бай. Тийм бол тэр чин чамд маш их одоо юу вэ? Урам өгнө. Яг тэгвэл хамгийн хэрэглэгддэг 100 үг учраас чи маш сайн харилцаж чадна. Дараагийнх нь болохоор үргэлж нөгөө утсан дээр Google Translate ч юм уу суулгачаад тэрийг байнга хэрэглэж авч байгаарай. Одоо хүнээс how do you say чи энийг яаж хэлэх вэ гэд одоо англи хэлтэй хүнээс ч юм уу шууд асуух тийм зоригтой байгаарай. Ийм 5 зөвлөгөө өгмөр. За баярлалаа. Тэгэхээр саяны зөвлөгөөг манай нэвтрүүлгийг ухрааж байгаа чамаагүй дахин та нарт сонсоорой. Би бол түрүүн аль хэзээ сүнжит магийн талд орсон. Би бол Японы талд бол орохгүй байгаа шүү дээ. Аригтай сүнжит магийн талд орсон. Тэгээ ингээд Монгол хүн өнөөдөр орчин цагт 2020 оны 11 сарын 4-нд амьдарж байгаа монгол хүний хувьд бол заавал хэл сураарай. Тэр хэл чинь ямар хэл байх нь бас гол биш байх. Гэхдээ аль болох дэлхийн хэлийг сурчаарай. Би бол өнөөдөр сүнжит маг маань нэвтрүүлгийн баатар хүн орчин цагийн одоо монгол хүн ямар байх вэ тэрний нэг жишээ гэж би дотроо боддог. Яагаад тэгэхээр маш олон хэлийг сурсан, тэрүүгээрээ маш олон зүйлийг мэдэж сурсан. Тэгээд Монголоо бас хайрлаж ирсэн. Тэгээ ийм гоё түүхийг бол би өнөөдрийн нэвтрүүлэг хүмүүст хэлмээр байсан. Та бүхэн ч гэсэн энэ талаас бодно үз. Гэхдээ ямар ч байсан өөрийнхөө ажил мэргэжил өөрийнхөө одоо өсөж мөрөөдөж байгаа зүйлдээ өрхийн тулд танд ямар ч гэсэн англи хэл хэрэгтэй байх. Ядад л ч гэсэн бас хэрэгтэй байх. Гэхдээ би бол сүнжит магийн түүх дээр нэмээд англи хэлийг илүү сараа түүхийг хэлээд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн биднэрт захаа бичээрэй. Та бүхэн биднийг бас сонссон бол саналаа хуваалцаарай. Ямар ч байсан ер нь бол хэлтэй бол хөлтэй гэхээсээ илүү хэлтэй бол ертөнц чиний гарт илүү ойртох юм байна. Тэгээд бидний өгсөн өнөөдрийн зөвлөгөөгөөр дахиад нэг өөрийгөө хянаад үзээрэй. Тэгээд би хамгийн сүүлд нөгөө хиний сүнжит магийн хэлсэн тэр зөвлөгөөг давтаад хэлчихье. Алдж гин гэж битээ. Ямар ч хамаагүй аялгаар тэр хэлээр л ярих гэж оролд. Тэр хүн ойлгохгүй байсан ч гэсэн ойлгуулаад дахин яриад ээ. Тэгэх юм бол аяндаа тэр хүнтэй ойлголцож эхэлнэ. Тэгээд тэр хүнтэй тэр хүний мэдчихсэн мэдлэгийг өөртөө булааж аваарай л гэж хэлээ те. За амжилт хүсье. Баярлалаа. За чамд гэсэн баярлалаа. Тэгээд сүнжээ ирсэн юм чи Монголоос хөгжих юм шиг санагдал явчихлаа. Муба ирсэн алгаар энэ Монголын дууны ертөнц өөр болох гэдэг юм шиг санагдчихлаа. Окей. Монгол өгшөө. Окей. I'm
영원히